Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-гийн даваас басан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаа оройтой амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 18-ны басан гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Аами, найруулагчаар Борхогийн Чимбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв суугаалаа Зизик клиник сервис мөн Тэнгисийн иргэн дээр 2-4 дулаа шоу нэвтрүүлгийг 24 дулаа Лүг ТV-гээс үзээрэй. Лүг ТV. За, шонхрууд тавьчих юм дэгвэрхий. Чимд хүргье. За, манай аламсууд унтахад бэлэн үү? Блэн. Ер нь гэхдээ манай аламсууд бас юу цол буурж ах шиг байна те. Сүүлийн Зарим нэг буурсан юм группийн сэтгэлүүдийг харсан чинь тэнд дайсан, энд дайгаад, энд цочсон гэсэн юмрхүү постууд бас мэрсэр харагдчихлаа. Тэгжээ л аваа итагаа явжсэн чинь айгаад одоо бүр ингэ цол буурж байна гэсэн байсан шүү дээ. Тийм байлаа. За өнөөдөр баасан гараг учраас бид хоёр пост сонсож байгаа группт оруулсан постыг унш танилцуулна. Тэгэхээр группт нэгдэж амжгаа хүмүүс группт нэгдээд өөр тохиолдсон төгөөдөө хуваалцараа дэмдээд шууд бэр утас нэдэг учраас магадгүй нөгөө бичлэгэд жоохон ойлгомжгүй бичих гээд байгаа санаа зовж байгаа бол шууд утсаар ярьчихвал баг амар гэж магадгүй тийм. Яг үнэ. За өнөөдөр сонсогчдод тохиолдсон аимшигтай төгөөдийн 80 дугаар хэсэг орж байгаа хнэ. За хэдэн посттэй. 3 пост бэлдсэн байна. За би бас 3 байна уу? 3 богино юм посттэй. За би эхэлчихв. За сайн байцгаана уу? Би энэ охин муур тэжээгээд 2 жил болж байгаа юм. Муур маань түрүү жил анхны төрөлтөө хийсэн. Зулцгнуудаас нь 2-ыг авч үлдээд ихтэй нь хамт тэжээвэ. Энэ жил ой хөрөх нэл 2 зулцаг. Саяхан 4 сард өхөө дулгаараа үгүй юу? Нэг зулцаг маань гэрээсээ гараад алга болчихлоо. Миний их хайрладаг үр хүүхдээ салгаагүй амтан болохоор эхэндээ их хоосорж гансардаг эргээд ирэндээ гэж хүлээдэг байсан юм. Гэтэл 4 сарын 11-нд унтаад шөнө зүүдлээ л дээ. Зүүдэндээ гэрлөөгөө би орох гээд явж байгаа бололтой. Манан татсан юм шиг сааралцсан гудамж талбай дундуур алхаад л миний хөлийн чимээнээс өөр чимээ аниргүй дундаас муур мяавлаад аврал ирээд байгаа юм болов уу гэлтэй дуудаад жаах шиг. Би ч өөрийн мэдлгүй чимээ гарч байгаа орц руу яваад орчихсон. Түүнийг өөр орцны шатан дээр өгсөн цус нүчтэйгээ хутгалтаж байгааг нь хараад зүүднээсээ цочоос ирчихсэн. Нүд халтрын юм харсан болохоор сэрээд ихэр татаад хингэндлээ зөндөө их уйлчихсан. Өдөр нь ажил дээрээ 0 орчход өрөөрөөгөө орох гэсэн чинь дахиад л муур мяавлах шиг болоод би бүр гайхаад яг манай өрөөнөөс 2-3 удаа дуулддаг юм да. Нойтон гараас ихсрээд өрөөнийхөө хаалга руу харсан чинь яг нугас хэсэгт нь нэг хар утаа сунаглаад эсвэл доошоо чиглэлтэй урсаадж байгаа юм шиг. Нэг тийм тодорхой дүрс байхгүй сүмэлзээдлээсэн. Тэгээд таран тартал харагдсан да. Тэр оройноо гэртээ очиж зул ороож хасаагаад идүүрэнд нь сүү тусаагаад унтлаа. Гэтэл дахиад л зүудлээ. Зулцаг маань нээлттэй цонхороо үсрээд ороод ирлээ гэж шүү. Эдгүүрнийхээ хажууд хэсэг над руу харж байснаа ирээд надад наалдаад хуржигнэж байсан. Би тэр болгоныг нь мэдрээ сонсоод хараад байсан хэрний нүд хаалттай дуу гарахгүй хөдөлж чадахгүй яг л дараалах шиг болсон. Гэтэ би айгаагүй л те ингээд хүрээд ирдэг юм байна гэж уйлаад хоосорч байсан сэтгэл минь твтэх шиг зөөлөн мэдрэмж төрсөн. Энэ байдлаараа 2 хоног дараалан муурын зулцганы сүнсэнд оруулсан юм. Манай удамд нэг сайн удган дайр ихэд байдаг юм л та. Тэр ихч дээр очиод учир байдлаа нэг хэлтэл чамд л их хорогдож те чамааг л их санаж байгаа юм байна да хөөрхий гим хоргүй яваанда өөрөө мартагдахаараа мэдрэгдэхэ болно. Сайн амт эзнийхээ урдуур ордог гэдэг чамааг хамгаалж их том юмыг хааж зайлуулж дээ гэж үлээ. Амтны сүнс юу н дардгийн болоо та нар яг юу гэж бодож байна гэсэн байна. Сонирхолтой юм тий ямар сони. Харин амтны сүнсэнд даруулсан гэхээр тэгэхээр бас сони хөвчлэн дандаа л ер нь нэг тийм хүндүрстэй тий даруулсан л гэж ярьдаг шүү дээ. Тийм байна. За урьдчилан дараагийн постыг уншсаа. Сонсоор байгаа өөр тохиолдсон зүйлийг бичгээр шийдлээ. 1981 оноос 1982 оны хавцаа нэгэн кино театр баригдаж авах юм. Гадна талаараа тухайд хашаатай байсан. Тэр үед өнөөх кино театрын оронд оёдлын үйлдвэр байсан юм л да. Би тэнд ажилладаг байсан. Шөнийн ээлжинд гарч байсан тэр үед үйлдвэрүүд их хонж ажиллаа шааж гаргадаг байлаа. Намар эрт өвснөө нов ногоон байсан үе хонж ажиллаад үүрээр ядраад нойроо сэргээхээр үйлдвэрээс гүгээд гарлаа. Уг нь үйлдвэрээс дураараа гарч болдгүй юм л да. Гэхдээ үүдний жижүүр унтчихсан хаалга жаахан завсартай байсан юм. Үүдэн дээр гараад сунаатал ардар так гэдэл хаалга хаагдчихлаа. Яаж буцаж орноо гэж бодсон ч гадаа үнэхээр сайхан байсан. Баруун тийш хараад сунаа зогсдол нөгөө кино театрын гадна талын хашааны баруун үзүүрт надаас бараг нэг 300 орчим метрийн зайд нэг ганцсан хөх урт дээлтэй ганцсан бор хар шалжижсэн бүрх малгай өмссөн хүзүүндээ 2-3 давхар том юм эрх зүүсэн. За бас 2 шиг томхон хоолны аягны нөгөө амсрын дайтай гялалдсан гуйлан тол зүүсэн өвгөн нуруугаа үрээд зүүн тийш алхаж явсан. Би дотроо
Хөөхөө хөдөөний хүн унтаж чадахгүй бачуураад л эрт талхаж яваа юм байна да гэж бодогдсон. Учир нь буурал аав минь хотод ирэхээрээ тэгдэг байсан юм л да. Тэгээ Сунасан чихтэй зүүн тишээ болоод харвал нөгөө өвгөн хуучин Ленины музейн урд Орос мэрэгжилтнүүд ажилдаа явхаар ажлын автобусаа хүлээдэг байсан газар ирчихсэн байв. Бараг 400 метрийн зайд гэсэн үг шүү дээ. Надад гайхаж харж зогсдол тэр өвгөн газар суугаад хоёр хөлөө нөхрөө хийсэн. Би Тараншааны нөхрөө хөлөө хийчлээ л гэж бодсон. Тэгээ над руу хараа суучихв. Тэгээд өврөөсөө хоёр ширхэг бор аяг гаргаж ирээд хооронд нь хавсарч цохиж эхэлсэн. Сайн харахнаа гавлын ясан аяга байсан юмдаг. Чимээ нь маш чанга. Тэр үед 4-5 цагийн хооронд гэсэн үг шүү дээ. Хөдөлгөөн эхлэх байсан болохоор тэр аяга цогж байгаа чимээ яг чихэн дээр юм шиг маш чанга дуулдаж байсан. Яагаад байгаа юм бол доо гэж бодоод зогсож байтал тэр хүн цохихоо болоод хоёр гараа нөгөө хөлөө хийсэн газар руу хийгээд нуруу, бүс, хормой нь харагдаад доошоо ороод алга болчихсон. Юу болов гэд гайхаа зогсож байтал үйлдвэрийн хаалга дэр гэдэл амар чанга яг ард онгоосон. Тэгээд би үхтлээ зочоод айгаад яаж тасаг руугаа гүйж орсноо ч одоо ч юусоо сандгүй их л тийм хямарч бас би салганаад удтал тавьчих чадахгүй байсансан. Өглөө 7 гэж ажиллаад хараад найзуудтайгаа тэр өвгний орж алга болсон газар очиж үзтэл ямар ч нүх байгаагүй. Би 2 хоног халуурч ээж минь лам утлаг болж ээж би гайг болсон доо. Тэр үед үйлдвэрийн хаалга онгойж хаагдах салхи байгаагүй юмдаг. Айсан бол юу болох байсан бол одоо би хэлж мэдэхгүй юм. Тэгээ та хоёртай ажлын амжилт хүсье гэсэн байна. Зайрангийн сүнс юм уу? Том эрэхтэй толтой гэхээр зайранлуулж таа. Тэгээд Тараншаа ерөөсөө байхгүй тийм газар гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёр хөлөө хийгээс суудсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бүсгүүрөө одоо хараад тэгээ хараал ингээл юм тагшиг гэдэг ч яс хүний яс толгой ясаар хийсэн гэж байгаа шүү дээ. Дуурж ийсэн аа удалгүй тэр одоо доошоо газарлаа нэвтрээд орж байгаа гэсэн үг шүү дээ. Харин тийм Тэр аюу сони. Юугүй юм тийм ээ. Цаалан хамтраалагчид танилцуулаад үргэлжлүүлэн дараагийнхаа постыг уншия. Дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв сугаалга Ziggy-Cleaning сервисийг танилцуулъя. За тэгэхээр хэв сугаалга цэвэрлэгээ таны хэвсийг бүрэн автомат суур машинаар угааж цэвэрлэх үйлчлэгээ үзүүлж байгаа. Үнийн хувьд бол 1 м квадрат нь 10,000 төгрөг, хүргэлт нь 30,000 төгрөг байдаг. За хэвсээ өгөөд авах хугацаа нь бол 5-аас 7 хоног байдаг бахан. Ажиллах цагийн хуваар нь өдөр бүр 10-аас 19 цагийн хооронд ажиллана. За тэгэхээр энэ бүрэн автомат суур машин хэвсийг тоош хорог нь гүвхэн суур машинаар принтлж орхон, шампунь дөрхөн, браш буюу бохирдсон бохирдлыг сойддод цэвэр усаар зайлж угаана. За центркук буюу машин хийж усыг нь шахах сэгсэрдэг юм байна. Тохуур дээр тохоод хатаад цэвэрлдэг байна яасан. Тэгээ манайхан бол хэвсний одоо төрөл бол нэлээд олон байдаг гэдэг бах тий. Хэвсийг 100% хоньны ноосоор хийдэг цөөхөн улсууд нэг бол манай Монгол улс. За тэгээ хоньны ноосоор хийсэн хэвс нь зөвлөн дулаан. За тэгээ шүүлтүрийн үргээ сайн биелүүлдэг бол синтетик нилон материалаар хийгдсэн хэвс нь өнгө үзэмж гойч ингээд шүүлтүрийн үргээ бол сайн гүйцэтгэж чаддаг юм л дээ. Тэгээ мөн хоньны ноосоо хэвс угаахад хэр бохирдол 100% арилдаг бол бус төрлийн хэвс нь бол өнгө орохгүй, өнгө алдах нэг тиймэрхүү зүйл байдаг. Хэр бохирдол үүсчихэд байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд цэвэрлүүлжүүлэх амар юм билээ. Яг нь өөртөө мянга цэвэрлээд нэмэргүй тийм дөө гэртээ тий. Тэгэхээр ахын нөхцөл нөгөө өдөр тутамдаа хивсээ шүүрдээ соруулаад чигтээ цэвэрлэгээ яг хийгээд идэх гэсэндээ ер нь бол жилдээ 1-2 удаа заавал мэрэгжлийн бүтэн угаалга хийх ёстой буюу хойноос нь уртаас нь тий иж бүр угаалгах ёстой юм байна. За тэгээд эн чинь толбын арилгах чинь за тэгээд нөгөө тижээмэл амтаа тийм гэрийн тижээр амтартай бол амтантай бол заавал цэвэрлүүлж ах ёстой. За дээрээс нь бас та няраа хөвчтэй бол хөвчлэн л та хевсэн дээр өмжин дөө. Тэгэхээр хевсэн дээр хамгийн их байдаг хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр хевсэн дээр тоглож мөлхөж одоо өнхөрхөөр чинь бас нөгөө тоос шур амдаа хич гэдэг. Тэгэхээр хевсийг жилд 1-2 удаа заавал мэрэгжлийн угаалга хийх ёстой. Бид нар нөгөө гараараа угаадаг боловч энэ чинь яг гүнзгээ сайн цэвэрлж чадахгүй байдаг. Тэгээд мөн одоо нөгөө хүүхдийн шээстэй хевсэн шүү дээ. Тэгэхээр тэрийг бол 2 удаа угааж ээж бүрэн цэвэрлэгддэг юм байна л. Тэгэхээр 1 м квадратыг нэг 10,000 төгрөгөөр давтан буюу 2 удаа угаахад 15,000 төгрөгөөр угаад юм байна. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ метр квадратаар нэгээд бодоод тооцож гэнэ гэсэн үг шүү дээ. Тийм байна. За тэгээ хаяг байршлын хувьд хаана юм бэ гэхээр хаан улдуургийн 5 богд группийн баруун ухаанд баян хүч үйлдвэрийн хашаанд байрлаж байгаа хнэ. Холбоо тооцны дугаар 8967 20 88 67 тэг 5 25 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаягийн Ziggy-Cleaning сервис гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв сугаалга Ziggy-Cleaning сервис байлаа. Баярлалаа. За сонсогчдоо баярлалаа. Өнөөдөр сонсогчдод тохиолдсон амжилт түүхүүдийн 80 дугаар хэсгийг та бүхэнд өргөж байна. Дараагийн постыг уншъя.
За би нэг 5-аас 6 орчим настай л байхад манайх дам даржаад нэг хашаа байшинтай байлаа л да. Аав маань үндэсний телевизэд ажилладаг байсан юм. Тэгээд л тэнтэй тийм өгсөн гинэ. Манайх ч очиод удаагүй би чин айлын ганц ээж жирэмсэн аав зураглаач хийдэг болохоор ажил ихтэй эхэндээ бараг л байдаггүй. Манай хашаа дотор давжаа айлмны нэг том модтой. Тэр яг байшингийн үүдний амбаарны урд нь бас яг хашааныхаа гол нэг гүний удагтай байсан юм. За тийг гол ярианд орё. Шүн унтаж байхад манай хашаанд ч юм уу эсвэл ойр хавьд усны тэрэг байнга дуурна. Тэгээд нялх хүүхэд уйлж эхэлнэ. Эмэгтэй хүн байнга л орлоод байдаг байлаа л да. Би ч хүүхэд байсан болохоор тоодог байлаа. Тухайн үедээ тэгээд л шүн хан үдээдж байгаа юм шиг ер нь нэг л тоохгүй. За тэгээд манай хашаанда дахиад нэг тоосгоор байшин барьлаа л да. Өмнөх байшин маань шавар байшин байсан юм. Миний өрөө хамгийн хой талд цонхгүй харин уур талд аав ээж унтдаг байсан юм. Шинэ байшинд ороод хэсэгтэй л бол юм мэдрээгүй. Харин сүүлдээ миний өрөөний ханыг нэг юм тойроод л нүдэд эхэлдэг байсан гинэ. Би яагаад ээж аавдаа хэлэхээр намайг ерөөсө тоодог байлаа. Нэг өдөр аав амраад нөгөө хуучин байшингийнхаа шалыг хуулаад түлсэн юм байна. Тэгсэн чинь доор нь хогоор дүүрсэн зойр байсан. Гэхдээ тэрийг нь хинч ухаж зүрхлээгүй, үзээгүй байна. Удаачгүй манайх тэндээс нүүсэн юм. Нилийн том болсон хойноо ээжээс суухад хөөрхий нэг эмэгтэй 2 хүүхэдтэйгээ байдаг байж агаад том хүүхэд нь усанд явж агаад машинд дайруулад өнгөрч гисэн. Өөрөө бах ухтай хүнөөгөөд өөрийгөө тэр шавар байшинда дүүжлээд нас орсон байхыг нь хүмүүс олсон гэсэн. Тэгээ нөгөө байшиндаа сүнс нь хорогдоод яваг юм билээ л дээ. Гинэ. Тэгэл дуурайдаг гэсэн юм байна тий. Гэмтэрэг болж байсан л. Тийм болчихсон юм шүү дээ. За үргэлжлүүлэн дараагийн постыг уншия. Орой минь надад хаяа эвгүй гэхээс илүүтэй сонирхолтой ч гэх юм уу сонир мэдрэмж төрүүлэх зүйлс тохиолддог. Тэднээс нэгийг нь бичлээ. 2007 онд манайх нэгэн кино театрын баруун талд байрладаг нэгэн пабыг түрээсэлж ажиллаулдаг байлаа. Тэр газар хуучнаар бол хятадуудын амьдардаг усны гудамж гэдэг нэртэй байсан гэсэн. Мөн дараа нь яг тэр байранд их хилмигдүүлэлтийн үеийн лам нарын буудулсан гавлын яс болон хэрглэжүүлсэн эд зүйлсийг нь хадгалдаг агуулах байсан ч гэж би сонсч байсан юм байна. За тэгэхээр гол яриа руу орцгоё. Манай пабд орой 24 цаг хүртэл ажиллаад хаана. Тэгээд хүмүүсээ гараач хаад заалны цэвэрлэгээ, орлого, бараагаа тоолох гэсээр бараг шөнийн 1 цаг өнгөрөв. Тэгээд л гэр хоолой маргааш ирэх гэсээр орой болчихдог байсан болохоор пабдаа унтна. Эхнийхэд хоног мэдрэх юм байсангүй өнгөрлөө. Тэгээд хэд хоногоос манай зөөгч залуу хэлж байна. Энэ газар нэг л бишээ. Орой болохоор заалны нойл хан хоёрын хооронд сүйтгэсэн зүйл яваад ах юм гэлээ. Гэхдээ надад одоо нэг айхтар мэдрэгдсэн зүйл бол тухайн үед байсангүй. Маргааш орооноос нь хойш би баг байнга унтж байгаад яг шөнийн 3 цаг 20 минут гээд л хүн дуудсан юм шиг сэржигдэг боллоо. Энэ байдал бараг 10-аад хоног үргэлжилсэн. Сүүлдээ сэрэл за одоо би тай угаасаа л шөнийн 3 цаг 20 минут болж байгаа гэд өндөгөө таргаад яг л 3 цаг 20 минут болдог байлаа. Нэг өдөр сэрдэг цагтаас ирлээ. Тэгтэл миний чанх дээр нэг гэрэл харагдаж байна. Гайхаад өндөгөө тартал нүүр нь байхгүй зүгээр л нүүр дүрэн арьс одоо нүд мүд хамраахгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгээд цагаан цэнхэр өнгийн богино ханцуутай цамцтай халимаг үстэй бэлхүүснээс нь доош бие байхгүй тийм залуу урдаа 2 гартай зул юм уу лаач юм уу барьсан байдалтай таазнаас доошоо чиглэн бууж байсан. Яг миний дээрээс би бүр хараад яг юу болоод байгааг мэдэхгүй хэсэг шоконд орсон. Тэр барьж байсан гэрэл нь яг л одоо бодит юм шиг маш тод ингээд эргэн тойрноо тод гэрэлтүүлж ирсэн гинэ. Бүр тэр гэрэл манай техний толинд ойн шалан дээр тусч байсан. Хэсэг харж байтал доошолсоор манай техийг нэвтлээд ороод алга болсон доо. Тэр үед би бол огт айгаагүй харин ч бүр гоё дагаад явчихмаар тийм сонирн мэдрэмж надад төрчихсэн. Тэгээд хүнд хэлбэл итгэхгүй байх гээд унталгүй өглөөний 9 цаг хүртэл үргээд ээжээ хүлээж исэн л та. Болсон явдлаа аль болох товч бичгийг орлоо. Таалагдвал ээждээ тохиолдсон амар явдлыг бичнэ. Нуршсан болоочлаарай дэмждэг шүү хоёроо гэсэн байна. Зүгээрээ манайхаа нуршсан гэж битээ бодоор. Уртаах тусмал зүгээр яагаад байдаг. Тэгээ дээрэс нь ээждээ тохиолдсон явдал бас бичээрэй тийм ээ. Тий, тэгээд юм сүнс яадаг гэдэг нүүрнийх нь орон тэр чигтээ арьс байгаа гэсэн үг шүү. Тэгээд хөл бол байхгүй. Тэгээ юм зул ч юм уу лаа барьцсан явж исэн ийм сүнс харж исэн юм байна. Энд нэг хөөрхөн комент ороод ирсэн. Та хоёрыг дандаа сонсоод хичээлээ хийдэг шүү. Хөвчөө зүгээр л та хоёрыг сонсоод хичээлээ хийж яхад нэм итгэж хүний 2 цаг 50 минут хүртэл суучсан байдаг. Гоё ярьдаг шүү. Сонирхолтой байдаг шүү гэсэн байна. Баярлалаа сонсогчдоо. За үргэлжлүүлэн дараагийн постыг иргэе. Сайн байцгаана уу? Шинэхэн сонсогч байна уу? Сонсогчдод тохиолдсон аимшигтай явдлуудыг сонсоод хамаатныхаа хахад тохиолдсон эвгүй явдлаас бичгээр шийдлээ. Манайх нэг удаа ажлын шаардлагаар дарханд очиод 3 хоноод буцаж явахдаа
шүн төлөөр ганцаараа машинаа бариад хот руу хөдөлсөн юм байна л да. Тэр өдөр нь гадаа бүрхэгс хараггүй салхи хэсгэрсэн радиогоор элдв шуугаа сонсогдоод нэг л эвгүй мэдрэмж төрөөд явж байж. Ингээд дарахнаас 100 орчим километр яваад ирэхэд нь замын хажууд нэг өндөр биетэй цонхийсэн царайтай ахимаг насны ир гараа өргөө зогсож иж хэлдэг. Тэгэхээр ах маань за зүгээрээ хүн л яарч л явах хүн юм бэлгүүтэй гэж бодоо зогсоод тэр хүнийг машиндаа суулгачихсан байгаа. Суусан даруйд бол нөгөө хүн толгоогоо тонгоолгочихсон. Бараг юу ч ярихгүй хэлсэн ганц хоёр үг нь би буцах ёстой гэтэл байсан юм байна. Ах маань чихэндээ анзаарсангүй ятарсан юм бэлгүүдэ гэж бодолтол удалгүй нийт юм сэжиг төрөөд ирсэн юм байна. Яагаад гэвэл машины арын тал руу харахад сүүдэр огт байгаагүй. Толинд хүн харагдахгүй харин хажуудаа харцаа шилжүүл харахаар нөгөө хүн нь яг л хажууд нь суугаад исэн баг. Зүрх нь амаар гарах шахсан боловч юу ч болоогүй юм шиг дүрээсгээд жолоогоо бариад л яваад аж. Гэтэл замын турш нөгөө хүн нь гинэт нэмсэглээд чи надтай хамт үлдвэл илүү аюулгүй гэд хэлчихсэн юм байна. Дуун гүн хоолой нь яг л хоёр хүн зэрэг ярьж байгаа мэд давхарцсан дуугарсан ба. Ингээд ах маань бүр их айж ойр хавийн тосгонд ороод замын хажуу зогсоод 0 орчод ирээ гэж хэлээд гараад шууд нэг айлын хаалга тогшож гуйж байгаад хонсон юм гэсэн. Өглөө эрт машиндаа эргэж очиход нь арын суудал нь шалб норчсон ном нотон байсан гинэ. Хожим тэр замд олон жилийн өмнө нэг хүн авт тослоор амир өгцөн гэж хэлсэн юм байна. Тэр хүн шөнөөр ганцаараа яваа машинтай хүмүүс унаа гордоо суудгаа гэж нутгийнх нь ярьж өгсөн байлээ. Гэсэн байна. Асал эвгүй түүхэн тий. Юу шөнөөрөө эвгүй. Тийм шүү дээ. За үргэлжлүүлэн дараагийн постыг уншия. За энэ гэхдээ ер нь бол зүүдтэй холбоотой юм байлаа. Ер нь амар гэхээс илүү тэр сонирхолтой учраас сонгоод уншчлаа. Сайн байна уу? Би өөр тохиолдсон сонин зүйлээ хуваалцъя. 2016 онд Европт хоёр найзтайгаа Монгол караокед дуулж байлаа л да. Ирээд удаагүй юм болгон сонирхон байсгүй болохоор алкогоолыг штэр сонирхоод ууж агаад хэсэг хугацаанд кадр хаагдаад 30 минут хэртэ унтчиход. За энэ хугацаанд болсон үйл явдал юм л да. Би шаал өөр цаг үед тэс ондоо ертөнцид өөр амьдрал сэрлээ. Тэр ертөнц их сонин. Бүх зүйл эмгцэгцтэй, хөгжлөн дээцэгтэй тулсан, тэнгэрийнхэн цэнхэр өнгө дэлхийхээс их өөр маш тод, тунгалаг, техник технологи нь хүний ой тонд багтахааргүй, байшин барилгууд нь яг л зөгнөлт кинонд гардаг шиг сонин хэлбэртэй шилэн. Би энэ ертөнцид их удаан хугацаанд амьдарсан. Би тэндээ бас ажил хийдэг. Их сонин ажил. Агаарын машины зам зохицуулагч. Хамгийн сонин нь энэ ертөнц миний жинхэнэ амьдрал бусд нь зүү зэрэглээ хурамч юм шиг санагдчихсан. Тэгээд нэг орой ажиллаа тарж ирчгээд унтаад сэрэхэд би караокед сэрсэн. Сэрчгээд би юу болоод байгааг ойлгохгүй хэсэг манарч суулаа. Жинхэнэ амьдралаасаа салаад зүүдний ертөнцид сэрж байгаа юм шиг нэг тийм сонин мэдрэмж төрсөн. Тэр ертөнцид олон сар жил амьдарсан тэр хугацаанд энд зүгээр л 30 минут дуг хийх хугацаанд л өнгөрсөн гэсэн үг. Энэ мэдрэмжийг надаас өөр хүн мэдэрч чадахгүй харамсалтай. Тийм ч учраас би маш товчхон товчилж бичлээ. Энэ ертөнцид бид ганцаараа биш өөр зэрэгэлдээ ертөнцүүд байдаг байх. Би тэрний нэгэнд нь ямар замаар юм бүүмэд хэсэгэн амьдраад ирсэн гэж боддог. Энэ хүртэл уншсан баярлаа гэсэн байна. Тэр хань юм зөвнөлт зүүд шиг зүүдэлсэн юм байна л да. Гэтэ мэдгүй зэрэгэлдээ ертөнцид байдаг. Миний нэг би тэнд бас байдаг юм байна. Тэгээ хэлж мэдэхгүй л байна тийм. За баярлаа. Түүхүүдээ бичиж явуулж байгаа сонсогчдоо. Тэгээ манай хүмүүст амар зэрэг нэвтрүүлгийн групптэй нэгдэж амжиг аваад нэгдээд ороорой. Эфирийн шууд утсыг нэ 77 77 38 83 77 77 88 30 дугаарыг таны өмнө нээлээ. Тэгээд сонсогчд маань өөр тохиолдсон эвгүй түүхүүдээс ямар бичиж амжихгүй бас тий. Тэгээ дээрээс нь сонсоодгүй нэрийч надад нэг юм болсон доо гэж бодогдчихвэл бас бич ягаараа залгаараа 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. За тэгээ гадаадаас сонсож байгаа сонсогчд маань ч гэсэнтэй холбогдох боломжтой ч тийм 77 77 88 30 дугаарлуу холбогдоод өөр тохиолдсон түүхүүд хаваалцаарай. Тэгээ сүүлийн үед бол бас нөгөө түүхүүдийн төрөл маань нэлээ олон тойлолцсон ба юу гэдэг сүнс гэлтгөө өстө саяны зүйдч гэдэг юм уу те сонирхолтой давтамжтай зүйд үүдэлдэг хүмүүс их байд юм байна. Яг байна. За ихний сонсогч байгаа юм. Байна уу? Сонсогчоо холбогдсон байна. Радио гонтраагаараа. Байна уу? За холбогдсон байна. Орой минь. Орой минь. За та радио гонтраагаараа давхар сонсогдоод байна. Радиогоо бүрэн унтраагаад уцаараа яриад өгөөрэй та. Тэгвэл болохоор давхар сонсдог шүү. За болсон болчихоо. Одоо болчихлоо. Болчлоо. За түүхээ болцгоо. Хан түүх ярих гэсэнгүй. Энэ тэгэхээр ураны сорцгоог
За энэ ч одоо нөгөө нэвтрүүлгийнхээ жанр штэ. Тэгээд хэдүүлээ санал хүсэлт өгч бол бид нар мэдээж дуртай хүлээж авна. Тэгэхээр манай офисын утас руу холбогдоод санал хүсэлт хэлж болно шүү. Манай пэйж руу орохоор манай офис утас байдаг. Тэр шиг холбогдоод бас санал хүсэлт хэлгээгээрэй. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30. Байна уу? Байна. Байна Рамин. Рамин. За түгээ хуваалцах. За би нэг юу яа саний дээр хамгийн сүүлд хоёрын ярьсан нэг хүн зүйдлээ гэдээ яасан шүү дээ тий. Би тэрийг сонсч байгаа дээрээс залгаж ямар санагдаад манай нэг найз 5 давхар байшингийн гас унаад тэгээд биштэй гэмтэл нэлээ албаны хөвтөж байгаа. Тэгээ гарч ирсэн. Гарч ирээд нөө өмнө нь тохиолдсон зүйлээ надад ярьсан байхгүй. Ер нь бол яагаа унсан байв зүг зүгээр байж байгаад ив ирүүлэлтээ унсан байхгүй. Арх марх уугаагүй. Тэгсэн чи яг таны тэр сүүлийн тэр уншдагтай чи яг адилхан яг тийм ийм юу ертөнцид очсон одоо амар хөгжлөн тулцсан ингээд амар гоё тэгэл яг тэр саний тэр унсантай ерөөс яг адилхан бараг л адилхан. Тэгэхээр би бас нэг угаасаа ер нь бас тийм юм байдсан болов гэд хэлмээр санагдасаа залгачлаа. Тэгэхээр зэрэглэлтэй ертөнц рүү одоо бараг очиод унсан байна тийм наац чинь. Тий, яг нэг иймэрхүү газар очиод ер нь бол айгүй төстэй ярьсан байхгүй. Тэгээд гүйн тэр санаа дороод би очиж байгаад ингээ ирсэн тэндээ ер нь бас байгаад баймаар санагдсан гэдэг. Тий. За холбоосон баярлаа. За баярлалаа. Нариг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Сайхан амсгаарай. За. Сонирхолтой л юм тий. Тийм тэгэхээр чи энэнд байгаа би мэдрэхгүй байх нь шүү дээ. 5 давхар дээр яваад байгаагаа ч анзаарахгүй байх нь шүү дээ. Тэгээ унана гэхээр бас л тол юм. Тийм. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч байна уу? Байна Рамин. Би нэг өөртөө тохиолдсон юм яриа нэг амар биш шүү гэдэггүй. За. Нөгөө 90 за зөв 10 сонсогчоо спикер чихвчээр ярьж байна уу? үгүй. Яг өөрийнхөө хуцаар ярьж байна. Жохон чанга ярихгүй бол нөгөө яриан цаана болохоор би тэгэд сонсоод жохон сул байгаа дээ. За. Одоо яаж вэ? За одоо хараад ирсэж байгаа шүү. Нөгөө за нэг 10-аад жилийн өмнө нэг 90 нөгөө манай дүү найзтайгаа төрүүл явцсан. Би тэгээ араас нь очиод нэг хэд хоног хэвтэйсэн аахгүй юу? Тэгээд нөгөө нэг дүү очсон. Тэгээд би араас нь очиод тэгээд дүү нөгөө найзтайгаа нэг газар орсон. Тинчэн юу байхгүй та юу чихгүй. Нэг юм үнэтэй бодол аваад 2-3 хоног юм чинь тэгээд явчихгээд тэгээд нэг үнэтэй бодол аваад тэгээд өөрөө мөрөө нэг өөдөөчгөө тэгээд нөгөө орой тэр ихний өдрөө лөө хоёр дахь өдрөө лөө тэгээд би бол ерөөсөө нэг газараа яхтаа нэг тийм айдаг төрөл юм биш аахгүй тэгээд эхнийхэн гайгүйс хоёр дахь өдрөө удажсэн чи тэр зүйтэй зүүдлэн чиш магадгүй гэл нөгөө одоо ийм хоёр хүн багтахаар ийм орон дээр ингээд би газар одож байгаа хгүй дэшээрээ. Тэгсэн чинь ингээл орны ингээл хоёр талаас ингээл амар том гар гарч ирэл ингээл мэдээ хөхийг ингээл бүр амар ингээл бад одоо нөгөө бадлаа гэх юм уу илээ гэх юм амар тэгээл заяа. Тэгэл би ингээл нөгөө нэг зүүдлээд байгаа юм шиг ягаад таач ингээл амар юу аал ингээл сэркэж чигээл толгоогоо ингээл амар гар мараа хөдөлгөөл тэгэл ингээл яриаг л гэл ингээл сэрсэн чинь зүүдлээсэн л та тэгээд зүүдэлч үү яач уу гэж буцаалангад гисэн тэгээд нэг дахиад 2 хонлоо бидэд за энэ зүүдэлч шиг боллоо гэл дахиад 2 хонсоо 2 хоногтой бол ягаачгүй тэгэл тийм болсон. Нэгэд удаа нэг тийм тохиолдсон юм байна тий. Гэтэ зүүд бол тааргүй. Тийм тэрийг би бүр сэрэгтэй бүр аимарсан бэл ингээл хүчээр бүр сэрэггээл ингээл толгоон болгоод гар мар хөдлөл яриаг л сэрсэн бохгүй юу. Тэгээ жоохон дараалцсан байсан юм болоо да. Тийм гэж бодоо. Тэгээд би ёо зүүдэлчүү тэгээд гэл нэг амар ингээл амьсгаа төгсөж байгаа л ингээл авахаар нэг ингээл хүн гэл авдсан шүү дээ тий. Тэгж аваад
Гэтэ яг нэг тийм амар айц сүйцэн тийм мэдрэмж бол их төрөөгүй. Тэгэл сэрчгээр одоо зүудэлчүү яач юу гэх нэг тиймэрхүү бодоол өнгөрсөн баг. Тэгэл гэтэл нэг ингээл хоёр амар гар гарч яг орны хоёр талаас ингээд нэг орны гар шиг заяа тэгэхээр нэг хэлбэр нь хүний гар шиг. Тэгэл ингээл нэг амар ингээл яг хоёр өхөн дэр ингээл нилээд байгаа ч юм шиг батлаад байгаа ч юм шиг. Тийм нэг зөөвөртэй бол биш нэг тэгээд аахгүй тэгэл би бүр ингээл сэргээл юу бол. Тэгэл дахиад хоёр хонлоо ялаа тэгэл ягааж зүгээр болсон юм шүү дээ. За баярлалаа. За албарсан баярлалаа сонсогч та. Хараа сайхан өнгөрүүлээрэ. За. За. Хөөд их заримдаа одоо зүуд үгүй юу гэдэг ялгахад бас хэцүү зүйл байдаг хөө тий. Гано. Байна арамын түр. Арамын. За төхөө олцоо. Дэх үү гэдэг юм уу? Монкорын такси гэдэг нэг новоо такси явдаг гэсэн шүү дээ. За. Тэр таксинд манай нэг найз такси баазд явдаг гэсэн. Тэгээ баян шөнийн тэнд явж байгаад хүн өргөж өгөөд буцаж явж байгаад яг зам дээр нэг цагаан цувтай эмэгтэй хүн гар өрөхгүй юу. Тэгээ аваад суулгаа явж юм яриа явж гинт хотын төвийн тэр үед чинь нөгөө зах руугаа годомж талбай зам чинь гэрэлтүүлэхгүй байдаг гэсэн баггүй. Хотын төв рүү ингээд зурагтын тийшээ төхөөл бөмбөр тийшээ нэгэл ороод ирсэн чинь нөгөө нь алга болцсон. Нэг сони нэгэд. Тэгээ манай найз чинь шууд машина тэр чигт замын гол тархиод өөрөө бүр ингээд паникт орсон. Тэгээ дуудлагыгаа найзууд биднес ингээд бөөндөө очиж эмнэлгээс уцчих жоохгүй. Танаа найз чинь ингээд дуудуулаад байна очиж бүр биеийн салгалцсан ингээд. Тэгээ очиод юу болов энэ тэргээд яриад ингээд яасан чинь яг тийм боллоо гэд өөрөө хэлээд эхний тэр такси баазын жолоочод ийм юм байдаг юм аа гэд дээр үтгэжсэн байхгүй. Тэгээд бид лам одоо харгалж өрдөг хүнээр явсан чинь яг тийм ороолонтой таарсан байна. Айж чих байхгүй. Тэрнээс хойш тэгэл би энэ модаад ингэсээр гаал тэгэл дэшээ төвсөн дээ ер нь тэгээд тэрүүгүү бас их бодолтой явмаар юм бэлээ гэл залуучуудтай хэлээ да. Баярлалаа. Тийм байна. Баярлалаа. Орог сайхан өнгөрүүлээ. Эггүй юм тийм ээ. Шөнөөр ер нь таксинд явдаг хүмүүстэй янз бүрээр таарах юм да. Харин ер нь тэгээд нөгөө хооронд тавирд мэрд явдаг хүмүүс ч бас нэлээ их мард юм бэл ч тийм. За хамтраалчаа танилцуулаад урагшлуулъя. Тэнгисийн хэрэг дээр 2-4-7 шоу нэвтрүүлгийг 24-7 Лүг ТV-гээс үзээрэй. Тэгэхээр 2 дугаар үйлрэл нь 24-7 Лүг ТV-гээр үзэж байгаа үзэгчдийн анхаарал тасны мэдээлэл хүргэж байгаа юм тийм ээ. За 7 дугаарын 3 дахь өдөр Лүг ТV аппликейшны Намадиа оригинал гэдцэлсэнд шинэ ангиуд нэмэгдэж байгаа бөгөөд хүссэн үедээ нөхөж ухрааж үзэх боломжтой байгаа юм байна. Тэгээ шоуны 2 дугаар үйлрэл өмнөхөөсөө жил бас өрсөлдөөнтэй байгаа. Тэгээд дурлалдаа шатж байгаа залуусын сонирхолтой шинэ ангиуд ямар ч реклам бол одоо тэгээ орж байгаа юу гэдэг реклам тий бол одоо орж байгаа гэдгээр давуу талтай гэх юм уу рекламгүй л ороод байгаа юм байна л да тий. За тэгээд Лүг ТV-гээс бас та бүхэн маань энэ нэвтрүүлгийг үзээрэй. Энэ нэвтрүүлэг ч одоо сүүлийн үед жинхэнэ тренд болж байна тий. Тэгэхээр энэ шоу дуустал Лүг ТV-тэй хамтаагаараа баярлалаа хамтрааж ялсан. Тэнгисийн хэрэг дээр 2-4-7 шоу нэвтрүүлгийг 24-7 Лүг ТV-гээс үзээрэй. Баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. Бэнаа сонсогч олбогдсон байна. Байна. Арам. Өчигэн дээ. За түүхээ хаваалцгаа. Түүхээ хаваалцгаа сонсогч. За. Ер нь ингэдэг ийм хөтө газрыг амар мэддэг. Мэдрэмж одоо өндөр тэг энерги өндөртэй. Тэр нэг манай техник нэг алтан үлгийн тийш нэг хашаа байшаа авсан гэж би тэднийг очихгүй юу? Гадаа наалтай ойл оронгууд ингээд би зарс гээд нэг охин ингээд над дээр ирдэг гэсэн аахгүй юу. Тэгээд би тэднийд нэг өдрийн тал болсон юм. Тэгэл ингээд нойл руу ингээд орхлоор тэр охин ингээд надтай ирэл ингээд би ингээд энд амьдардаг бэсмэс ингээд надтай дандаа ярьдаг. Тэгээд би танах жоохон юмтай юм биш үү жоохон аваад хэрэггүй юм биш үү гэж би тэгжээс. Тэгсэн дараах намайг зөвхөн ярьснаа. Чиний хэлээдсэн үнэн билээ шүү дээ. Манайх нэг сүлт нь муур аваад ижсэн чинь тэр муур нь ингээд зүг зүгээрээ чад ингээд дээшээ хараад яг нэг хүүхд хүнтэй ингээд тоглоод байгаа юм шиг болдог гэсэн гинэ.
Тэгээд бас нэг хаалттай нэг өрөө харанхуй өрөө гэдэг нэг өрөө биш. Тэр бас нэг жоохон чимээмээ гараад идэгсэн болохоор гэртээ нэг үздэг хүн авчирсан юм. За. Энд чи яалтчгүй ингээд нэг юутай. Тэгээд мууртаж ингээд тоглоод тэр нэг муур ингээд ийшээ хараад байгаа шүү дээ. Тэгээд мууртаж ингээд тоглоод идэгсэн юм байна гэдэг байхгүй. Тэгээд бас нэг хөдөө зугаалгаар явж байгаа. Эхнээс хойш гэдэг гэр бүлийнхэнтэйгээ хандахгүй юу? Дүүрээс 3 жах хүүхэдтэй. Тэгээд надаа ингээд би нөгөө хүүхдүүдээ явуулчихдаг байхгүй юу? Тэмэр хөдөө ингээд нэг жоохон мэдрээд ингээд ирэхлээрээ жоохон нулимчдаг байхгүй юу? Угаасаа ямар тийм зам үйл ямар хийж чадахгүй ш. Төтөг нулимчдаг. Тэгээд тэгсэн чинь ингээд яг ингээд унтах гэхээр яг ингээд нүүрэн яг цай чанаад ингээд самраад тулахтай. Тэгээ ингээд нэг цай чанаад хөгшин суугаад таахгүй юу. Ерөөсөө яг ингээд надаа ингээд харагдаад байгаа байхгүй би ингээд майхан дотор ингээд унтаж тэгээд за юм жоохон эвгүй юм байна да. Маргааш өрнө хараа өөр тийшээ явъя гэдэг чинь. Тэгээд тэгсэн чинь нөгөө хамж явж исэн ихчээ маань хүүхэд эренгүүтээ нөгөө шүн унтахаа болоод уйлнаад халуураад яг мэддэхгүй өвдөө тэр нөгөө ихч үзүүлсэн юм л та хүүхдээ. Техникийн тайд ингээд ямтай газар очиод хонсон байна. Тэгээд ер нь тэгээд намайг ингээд тухайн амтнд үзүүлэхээр бөө юм бэ ингээд хэлдэг байхгүй юу. Тэгээд би ерөөс ингээд бөө мөн ингээд нэг шашин машин өөр нэг тиймэрхүү юм сонирхдгүй. Тэгэхээр надтай бол янз бүрийн ингээд нөгөө юм би мэдэрдэг, хардаг. Тэгтээ би нөгөө тийм хүн болохыг ерөөсөө өөрөө хүсдэггүй болохоор зүгээр л нулимчдаг. Ер нь янз бүрийн мэдрэл юм байна тийм ээ. Тийм ээ. Ер нь тиймэрхүү юмнуудыг бол амар хардаг. Ер нь ингээд орой үдчихсэн ингээд одоо ингээд гудамжаар явхад ингээд би зас хийх гудамж байхад нэх гоё нэг тийм нэг инээмэр ханамаар хэсэг газар бас байна. Тийм ямар ч нэг айцгүй явах гэх юм уу? Зарим газраар бол ингээд нэг чихүүд сүрээд л угаасаа ингээд нэг болохгүй тийм мэдрэгдээд газар бас байдаг. Нилээ мэдрэг юм байна. За баярлалаа. Холбогдсон баярлалаа сонсогч та. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Энэ мэдрэг нь манай монголчуудад их байдаг юм шиг санагдаад шүү дээ. Яг дүнцтэн дундаасаа гэдэг ч юм уу те. Улс орон бүрээсээ монгол хүмүүс дунд илүү их мэдрэг хүмүүс олон байдаг юм уу? Тийм ер нь жоохон мэдрээд идэв юм шүү дээ. Энэ жоохон явдагтай нэг тийм үзэж хараад хан чашийн зүгээр нэг энэ жоохон онцгой газар байна. Энэ дими юм уу да гэж үдчих газар ус их ярьдаг шүү дээ. Жоохон мэдрэх те. За дараагийн сонсогч байна уу? Байна уу? Оо байна арай Араминд. За түүх ярих гад тийм манайх ингээд нөгөө гэр бүлээрээ хөдөө явчихсан. Тэгээд яг аймгийн төвөөс урагшаага нэг юм хэсэг хаттай газар очиж шидэвлээ ингээд жоохон сууяа сэлхтээ гэдэг. Тэгээд тэнд очисон байхгүй. Тэгээд өмнө нь яг тэртлэр ерөөсөө сонсоогүй байжгаад яг тухайн үйл явдлыг болсны дараа ер нь тэгдэм байна гэж сонссон. Тэрний юу байсан гэхээр тэнд бид нар ингээд очиод гитар тоглоод ч юм ингээл хүүхдүүдтэйгээ ингээ гэрийнхэнтэйгээ ингээ байж исэн чинь ингээд хөнгөрөх хэрэгтэй болоод тэгээд тухайн сууж исэн газараас жоохон доош яваад юм чадах шиг газар очиод хөнгөрж исэн чинь гинт хүй гэж дутхгүй. Тэгээд гайхаад энэ хин дуудсан миний хүү дуудсан уу гэсэн чинь манай хөлт бүр тэр хоол байгаа байхгүй. Тэгээд бүр гайхаад тэгээд нөгөө газараасаа ингээд явах гээд ингэсэн чинь юм цагаан шуудатай юм байсан. Тэгээд тэнцээ нөгөө айгуу бодлон юм юу лээ шууны юм сэг байсан байхгүй. Тэгээд гайхаад нь ч ямар шинэн газар вэ гэд нөгөө шуудатай юм ингээд тонгоогоо харсаж айгуу юм чихэр боов хийцэн ч юм уу нэг тийм юм харагдахаар нь өө эн чинь нөгөө нэг гээсэн мэсэн одоо ийм жалханд ингэж гээж мэдгэл юм болоо да тийм л юм байгаа юм болоо гэд айгаад тэндээс зүгээр ухаан зулггүй явсан байхгүй нөгөө хүмүүсийнхаа сууж байгаа газарлуу. Тэгээд тэнцэн очиж сая тэнд ингээд би уг нэмэгтэй хөхтэй явсан мөртлөө тэнцээ эрэгтэй хүн ингээд хүй гэд ингээд дуурлаа гэд ингээд тэгсэн чинь оо наач харин ингээд дууддаг гэд хийдیں۔ Жохо ингээд нар жаргахаар ер нь тэгдэм аа гэж сонсоод тэгэнгүүтлээ өө зэст бушуугаа харж үзээгээд тэгээд тэндээс явж ирсэн. Тэгээд дараа нь яг хөө ингээд асуусан чинь
уг нь гээхтэй ингээд хүн амтын явахгүй газар ч юм уу гээх стадил юм уу гэж би хувьдаа ойлгоод өгдөө. Тэгсэн чинь тэр жалганд тийм байсан. Тэгээд анх удаага нөгөө тийм зүйлс сонсоод хараад нэг амар мэдрэгдээд ингээд нэг сүнс ч юм уу тийм юм мэдрээгүй ч гэсэн ер нь нэлээд жоохон айдас төрчихсэн. Тийм ээ те. Гээс хүүхдэд таарсан юм ба шүү дээ. Тий, тэрийг гэхдээ тэгж алхам тус гэж болт юм болов уу гэд би жоохон гайхчихсан. Эвгүй л юм. За баярлалаа танд. Холбогдсон баярлаа. За баярлаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. Бас эвгүй энэ одоо нэг гээс хүүхдэд таарсан тохиолдол зөндөө гарчлаа шүү Тийм байна тий. Ойлгож бас нэлээд хэдэн тийм сүнс. Тусч өгч. Юу н хээр хөдөөд ийм шуудаа муудаатай юм байвал тэр мөрийг задлж мадалж үзэх. Тэр нөгөө хүүхдүүд чинь дээр юу лээ тэр нөгөө олонгуудаа дотор нь байсан идэж уух нөгөө чихрэгүүдийн идээд бөө юм болж исэн гэж сонссон тий. Тэр нүрээд ирэхгүй те ирэхгүй. Ялт эрднэс л байхгүй. Байх тийм ээ. За өнөөдөр холбогдож түүхээ хуваалцсан хамт байсан бүх сонсогчдоо баярлалаа. Энэ төрөгийн нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа Ами, найруулагч Аяр Борхогийн Чимбат нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар дэлхийн шилдэг технологи Бура автомат хэв суулга ZC Гэлэнийг сервис за мөн Тэнгисийн ирэг дээрх 247 шоу нэвтрүүлгийг 24/7 Лүк ТV-гээс үзээрэй. Өргөжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлгийг улаан сонсороо түр баяртай баярлалаа. Баярлалаа.